За сайн байна уу гэх та бүхэндээ орой мэндийг хүргье. Та бүхэн боловсролын салбарын мэдээлэл системд сурагчдынхаа дөнгөх хэрхэн бүрдэх талаар товчхон зөвлөгөө өгье. За би дэвшиг ангийн багшийн ирэхээр орцсон байгаа учраас дэвшиг анги дээр хэрхэн бүртгэлээ хийх вэ? Сурагчдын дүнгээ яаж бүртгэх вэ? Шалгалтаа яаж идэвхжүүлэх вэ талаар зөвлөгөөг та бүхэндээ хүргье. За ингээд та бүхэн өөрсдийнхөө ирэхээр нэвтэрч ороод дэвшилт хэсэг рүү орно. За дэвшилт хэсэг рүү орохоор та нарт хянах самбар хичээлийн шалгалтын нэгтгэл, дүнгийн нэгтгэл, дэвшилтийн бүртгэл гэсэн сонгонууд харагдана. За ингээд хянах самбар дээр харах шинжилгээг дараад үзье. За ингээд одоогоор таны ажил 000 гэж явж байна. Би одоо 10 дугаар ангийн багш ирэхээр орсон байгаа учраас тэр нь ойлгож байна. За хичээлийн дүн харах шинжлэх. За ингээд ийм хичээлийн дүнгууд орох ёстой гэдэг ингээд хичээлүүд чинь харагдаж байна. За ингээд судалсан 0, дүн батлагдсан 0, бүртгэсэн 0, хянагдаж байгаа 0, цуцлагдсан 0-ыг одоо ингээд судлагдсан чинь тоотоо хамгийн сүүл батлагдсан чинь тоотоо болох ёстой. Энэ хоёр тоотоо 31 бүртгэл 31-ээс 31 гэж харагдах ёстой шүү. За ингээд хичээлийн дүн бүртгэх. За хичээлийн дүн бүртгэх гэж ороод за одоо шилбэл хамгийн ихний хичээл биеийн дэмжлэг хичээл байгаа бол нэрний уртлыг чеклээд за ингээд бүх хүүхдүүд автоматар сонгогдно. Энэ анги 32-аас 32 хүүхэдтэй байгаа юм байна. 32 хүүхэдтэй байгаа юм байна. За ингээд дүн нэмэх. За ингээд дүнгуудээ бүртгэнэ. За жишээлбэл 10-ын анги байна. 32 хүүхэдтэй. За ингээд багш энэ дээр дүнгээ бүртгэнэ гэсэн. За жишээлбэл энэ хичээлдээ дүн хүүхэд маань 95 энэ хүүхэд маань 100 гэсэн дүнгээ олжээ гэж. За ингээд энэ хоёр хүүхдийнхаа нэрний уртлыг дүнгээ оруулчаад за ингээд бүх ангиараа оруулж байгаа учраас нэрнийхээ уртлыг дахиад чеклэлцэн. Тэгээд хадгалах. За үндсэндээ одоо энэ хоёр хүүхдийн дүн маань хадгалагдсан гэсэн. Би 30 хүүхдийн дүн бүртгэжлээ. За ингээд дүнгээ оруулаад хадгалсныхаа дараа та бүхэн нэг бүрчлэн тулгаад менежертэйгээ тулгалт хийснийхаа дараа дүнгээ энийхээ уртлыг чеклээд эдгээрх товчоод тосноор дүнгууд маань хэлхийнэ. За энэ хоёр хүүхдийн дүнгийг ястаа бүхэн хэлхийж үзүүлье. Нөөс өгчөө сонголоо хэлхийх. Сурагчдын дүнг бүрэн оруулсан байх шаардлагатай. За ингээд бүх сурагчдынхаа дүнг оруулсныхаа дараа хэлхийх юм байна. За их мэдлэгээ та бүхэн бүх сурагчдынхаа дүнг оруулаад хадгалаад сургалтын менежертэй дүнгээ хянуулсныхаа дараа илгээх боломжтой болно гэсэн. Их мэдлэгээр одоо яваа газар зүйн дизайн зүйн их мэдлэгээ дүнгээ оруулна. За гадаад хэлнээс англи хэлний хичээл заавал судалдаг англи хэл өсөөл заавал судалдаг орос хэлнийхээ дүнгуудыг оруулаад за энэ ангийнхаа доотлоос заавал судлах хичээлийн ардлыг дараад сонгон судлах хичээл рүү орно. За энэ 10-аас дээш ангиуд дээр сонгон судлах хичээлүүд 6, 7, 8, 9-р ангиуд дээр гүнзгийрсэн сургалттай хичээлүүд байвал энэ сонгон судлахаас сонгоод фонд сурагчдынхаа дүнгуудыг бүртгэх боломжтой гэж ойлгоход болно. За ингээд дүн бүртгэхтэй болно. Дүн бүртгэх, хадгалах, хэлхийхтэй болно. Ийм зүйлүүдийг хэлье. За шалгалтын нэгтгэл. За шалгалтын нэгтгэлийг шалгалт сэсэн дээр орчихъя. За шалгалт. За ингээд та бүхэнд шалгалтын чиглэлд гарчихна. За математик бол нэгдмэл байгаа. Математик бол бүх бүх сурагч сонгож байгаа. За энэ ногоо сурагч нэмэх, улаан сурагч хасах байна. За нэмэх
За сурагчдын нэрний уртлыг чиглэлээ. Бүртгэлээ. За ингээд зөвхөн нэг хүүхд математиктэй бүртгэж байгаа гэсэн. За Монгол хэл бичих уран зохиол нэгдмэл агуулгын шалгалтын дээр дахиад нэмэх дадлаа нэрний уртлыг чиглэлээ бүртгэнэ. За ингээд энэ ангийн сурагчдын нөгөө сонгож судлах хичээлээсээ аль хичээлийг сонгож судалсан бэ гэдэг судалгааг харж агаад ангийн багш байна. Сонголтоо гинэ. Нийгмийн ухааны эдэн сурагч, тэр сурагч. За шил ингээд нэрийн чиглэлд ийм сурагчид сонгосон байна гэх мэтлэг нэг явуулж боломжтой. За ингээд оруулсныхаа дараа дүн баталгааж нь дүнгээ багш илгээгээд менежер маань нэгэнт хянаад дүнгээ илгээд зурчаа шууд баталгаажуулна. За дүн баталгаажсан дараа ангийн багш маань за дахиад өөрийнхөө ихээр ороод математикийн хичээлийн за би хамгийн ихний хичээл математик гэсэн учраас математикийн хичээлээд байгаа шүү. Математик хичээлийн хууль хэсгийн үнэлгээ гэсэн зэнгэртэй дараа. Үнэлгээ дарлаа. За ингээд сурагчдын нэрмэд чинь гараад ирж байгаа. Тэгмүүд дүн татна. Одоор ингээд дүн ороогүй байгаа учраас бүдэн дээр нь 0 гарагдаж байна. Заавал судлагчдын дүн бүртгэхтэйг байна гэж. За ингээд дүнгээ татж оруулаад үнэлгээгээ заавал хадгална. За үнэлгээгээ хадгалангууд чинь цонхноосоо цонхч автоматар хаагдана. Дахиад үнэлгээ хэсэг рүүгээ ороод за энэ чинь бүгдээрээ дүнтэй болцсон байгаа. Тэгээд дүн илгээх. За дүн илгээх гэдэг товч дарангууд чинь менежерт илгээх үү болох уу гэсэн сонголт гарчна. За тэгээд менежерт илгээх гэсэн сонголтыг дарснаар таны шалгалтыг илгээгнэ. За ингээд менежер хянаад баталгаажуулсны дараа одоо энэ 32 сурагчийн дүн чинь бүртгэсэн төлөвтэй оронд хадгалсны дараа за менежертэй илгээсэн тохиолдолд хянагдж байгаа төлөвт орно. За менежер баталсан тохиолдолд баталсан гэсэн төлөвт орно. За ингээд шалгалтын чиглэлээр одоо энэ хүүхд болгон дээр одоо хичээл болгон дээр ороод үнэлгээнүүдийг нь татаад хадгалаад үнгээ илгээнэ гэдэг зүйлийг сайн ойлгож аваа багш нар. За ингээд шалгалттай хэсэг чинь ингэ болчих واخ. За ингээд оронгууд чинь буцаад дэвшилт рүү оръё. Дэвшилт рүү ороод шалгалтын нэгтгэл дээр харах шинжлэх даръя. Тэгвэл одоо нөгөө би сая математик нэгдмэл агуулгын хичээлийг бүх сурагч өгнө гэд сонгочихсоос бүх хүүхдийн нэрүүд гарч ирж байна. За одоо шилбэл энэ дээр дүн хэрвээ орцсон байсан бол ануугийн дүн гараад ирэх ёстой байсан. За ингээд дүнгийн нэгтгэл дээр одоо юмснаа голчоноо гаргаж байгаа гэсэн үг. За ингээд бүх дүнгууд чинь ороод хийцэн надад шалгах хөдөлгөөг хийгээд дүнгуудыг нь шалгаж болно. Дүнгийн нэгтгэлүүдийг шалгаж болно. За энэний дараа дэвшилтийн бүртгэлийг хийн. Гарах шинжлэх. За ингээд дэвшилтийн бүртгэл. За одоогор бол энэ дээр юу хийх вэ? Нөгөө бүртгэх гэсэн товч нь орж байгаагүй байна. За ингээд товч нь ороод ирэх юм бол та бүхэн сурагчдынхаа нэг чиглэлээр сургуулийн захиргаанаар гарч өгсөн тушаал шийдвэрийн дугаарыг оруулаад анги дэвшүүлэх үү гэдэг шийдвэрийг нь оруулаад за тэгээд дэвших ангитай ажил дэвших бол 11-ийн ямар үлгэрт орох вэ? 2 дугаар ангийн ямар үлгэрт орох вэ? 3 дугаар ангийн ямар үлгэрт орох вэ? Сонголтуудыг хийгээд тэгээ хадгалаад илгээх юм боломжтой байгаа. За ингээд та бүхэн өөрсдийнхөө ажлыг өрөнгөөс болсон эсхийг энэ хянах самбар зэснээсээ харах шинжлэх товч дараад харнаа одоо эдгээр үйлдэлүүд нь бүгдээрээ 100% болсны дараа таны ажил дууссан байна гэдгийг систем дээрх ажил дууссан байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд анхаарал хандуулсан сонссон та бүхэндээ баярлалаа.